бүгдээрээ сайн уу? Би яг одоо ууланд дээр хэвтэж байна. Тэгээ хэвтэж байхдаа би сая өөрөөсөө ингээ асуулт асуусан байхгүй юу? Тэр нь хайр гэж яг чиний хувьд юу юм бэ дараа гэж асуусан. Тэгээ тэрэндээ би өөртөө хариулт бодож ирсэн. Тэгээ тэр бодож байгаагаа бичлэг хийгээ гэж шийдлээ л дээ. Би 2 дугаар курс тахта Эрик Фромын хайрлах урлаг гэдэг номыг уншижсэн байхгүй юу? Тэр бол философи ном. Тэгээ дотроо их эцгийн хайр, амт нөхдийн хайр, амраг осын хайр, тэгээ одоо хайр өнөөгийн нийгэмд яаж илэрж байгаа энэ тэрий гэдэг тухай одоо бүр 1900 хэдэн онд ч үлээ бичсэн ном байхгүй юу? Одоо 20 дугаар зууны ном гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр номыг уншиж байхад ингээд би Эрик Фром хайрыг ингэж тайлбарлаад байгаа юм биш үү? Тэгээ би яг ер нь хайрыг яаж мэдэрдэг вүлээ? Би яг эргэн тойронд байгаа хүмүүстэй хайрыг яаж өгдөг вүлээ? Би өөрийгөө яаж хайрладаг вүлээ? Гэ айгүйх намайг бодолд автуулж исэн, намайг дотроос мань амар цохолцуулж байсан ном баггүй юу? Тэгээ би сая яг одоо тэр үед өөрөөсөө асууж байсан асуултуудаа сая өөрөөсөө асууж байгаа байхгүй юу? Тэгж яхтаа ингээд өөртөө нэг хариулт оллоо ч юм уу, зохион бүтээлээ ч юм уу нэг тийм хідэн үг өсөг хооронд нь нийлүүлж бодлоо. Хайр гэхээр штэ хүмүүс ингээ яг аав ээжийг хайрлах хайр, тэг амраг осуудын хайр маяр, тэг дүүнрээ хайрлах хайр эдэр бүгд өөр байдаг гэ тэгэд идэв штэ. Гэтэ яг тэр өөр байдаг шалтгаан нь тэр хүмүүсийг өөр ангилаад байгаагаас болдог юм шиг байгаа юм заяа. Би одоо жишээлбэл ингээд ээж аав хоёроосоо ингээд одоо юу гэдэг амар их тийм намайг ямар ч нөхцөлгүй хайрлах те намайг хинч байсан гэсэн ингээд те баг өөдөөс нь хэрэлдэж уралж исэн чи ингээд миний ээж аав учраас намайг хайрлах ёстой. Миний ээж аав учраас гэдэг нөхцөлийг би ингээд тэр хоёр хүнд тавиад байдаг гэсэн баггүй. Тэгээ тэрнээсээ болоод тэгээ намайг ойлгохгүй байна. Хүүхэд нь хахад чинь би ингээд өөрсдөөс нь төрсөн хүүхэд хахад чинь намайг ойлгохгүй байна гэж их гомдолдог. Тэр одоо юу гэдэг нэг тийм би дутуу хайрлаад байгаа юм шиг тэр хүмүүст амар гомдолдог гэсэн аахгүй юу? Нэгдүгээр. Хоёрдугаарт штэ хоёр дүүдээ би ч ондороо хоёр дүүтэй айлын том байхгүй. Тэнгүүд хоёр дүүгээсээ бас ингээд айгүйх тийм хайрыг шаарддаг гэх юм уу? Хайр тэр хоёр хүүхдийг би ингээд хайрласныхаа төлөө тэр хоёр хүүхдээс амар их зүйлийг ингээд шаардаад идэг. Ингээд хичээлээ сайн хий, тийг одоо гэрээ цэвэрлмэрл өөрийгөө тэгэж арчил гэж ингээд яг хөө ингээд их ч хүн болгоны л ах их ч хүн болгоны л дүүнэртээ санаа зовдөг, тавьдаг тийм шаардлагууд байх л та. Гэтэ би сүүлийн үед өөрийгөө ингээд анзаарахдаа зүгээр л тэр хоёр хүүхдийг ингээд өөрөөх нь мөрөөр хүслээр байлгахгүй хэтэрхий их зүйлийг шаардаад байгаагаа амар анзаарсан. Тэгээ яг тэрнээс мань болоод манай хоёр дүү айгүйх тийм дарамттай байгаад байсан гэх юм уу. Тэгээ би за зүгээр л өөртөө нь байлгах хэрэгтэй юм байна гэж нэг бодсон. 2 дугаарт заяа. Тэгээ энэ хоёр дээрээс үндэслээд тэгээ яг юм одоо юу гэдгийг гэр бүлийн хайрыг бол хүмүүс угаасаа тий хизээж энэ хүмүүс намайг орхиж явахгүй би ямар ч үйлдэл хийсэн байлаа гэсэн энэ хүмүүс намайг хайрласан хэвээр л байна гэдэг маш тийм амар том итгэлтэй байдаг учраас хүссэн аашаа ингэж гаргадаг байгаа байхгүй юу тий гэтэл ингээд хорвоо ертөнд чинь мөнх биш шүү дээ хизээнийг өдөр гэл манай аав ээж хоёр бурхан болно тий би хороо дэлхий дээр ингээл намайг төрүүлсэн хүмүүсээ хизээнийг өдөр ингээл оршуулах цаг хугацаа ирнэ манай дүүнер том болно тий гэл ингээ бодоод үзэхлээр ингээд бидний амьдарч байгаа энэ орчин нөхцөл цаг хугацаа орон зай тий бүх юм ингээд мөнх бус тий цаг зуурын л зүйл байгаа байхгүй юу. Тэгээ иймхэн цаг зуурын зүйлс яагаад бид нэр амар их нөхцөл тавиад байдیں۔ Амар их хүлээлт тавиад байдیں гэдэг өөрөө тэр хайрыг айгүйх нөхцөлтэй болгоод байгаа. Хайрыг аав ээжийн хайр, ахын дүүсийн хайр гэж ангилаад байгаа зүйл юм шиг байна. Ангилаад байгаа тэр нэг одоо шалтгаан нь асуудлын гол их үүсвэр юм шиг байгаа байхгүй юу. Тэгээ ингээд аав ээж маань дүүнер маань намайг ингээд гэр бүлийн ухраас намайг ингээд юу ч хийжсэн хайрлах ёстой гэж бодхоо болсон цагт заяа.
Тэг ингээ ээж учраас ээж өөрт нь хэцүү байсан ч гэсэндээ намайг сонсоод ойлгох хэрэгтэй гэж одоо юу гэдэг би нэг ертөнцийн төвч юм шиг тэг нэг тиймэрхүү хүлээлт тавихаа болоод хамгийн чухал нь энэ хүн надтай л адилхан хүн шүү дээ. Надтай адилхан ингээд гомддог, шаналдаг, гунигалдаг, баярлдаг, догдолдог, унтдаг, сэрдэг, иддэг, тэг бадаг, шийдэг. Энэ бүх зүйлийг ингээд тэр хүнийг зүгээр яг өөр шигээ адилхан би өөрийгөө хүн гэж бодож байгаатайгаа яг адилхан тэр хүмүүсийг надтай адилхан хүн шүү дээ гэж бодож эхлэх тэр цаг мөчид яг жихнээсээ хайр бий болдог юм шиг байна. Зүгээр л яг тэр хүнийг бие байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд яг хайр бий болдог юм шиг байгаа байхгүй юу? Тэ мэдээч бол ингээл хүүхд хүмүүстэй ийм зүйлсийг ингээл бодхоос өмнө миний заав, миний ах トゥ, миний амраг хайр гэл ингээл хүмүүсийг хайрлаж байгаа штэ. Гэхдээ тэнд ингээд ямар нэг хүлээлт, ямар нэг нөхцөл байгаад байгаа учраас тэр хайрыг айгүй нарийн төвхтэй болгоод байгаа байхгүй юу? Гэж би сая бодлоо. Тэгээ яг хайр гэж юу юм гэдэг асуулт явсараа байгаад ингээд бодоод ахлаар хайр амар нарийн төвхтэй юм шиг санагдаж байгаа байхгүй тий. Хүнийг хайрлаж байгаа учраас ингээд тэр хүн ингээд хүлээлт тавьчихдаг. Тэнгүү тэр хүлээлтэнд нөгөө хүн чинь хүрэхгүй шүү дээ. Угаасаа миний тархин дотроо зохион бүтээсэн тэр нэг хүлээлтэнд тэг өөр нэг хүн надаас тусдаа би юм ах бод тий. Миний оюун санаанд оршдоггүй яг энэ хорвоо дэлхий дээр газар хоёр хөлөөрөө алхаж гисгээ явж байгаа хүн миний тавьж байгаа тэр нэг хүлээлтэнд угаасаа хүрэх боломжгүй байгаа байхгүй тий. Миний аав ээж ч байсан тэг миний дүүнерч байсан, амраг хайрч байсан тийм байгаа болохоор ингээд тэр зүйлийг нарийн төвхтэй болгохгүй гээр зүгээр л нэгнийг хайрлах нэг боломж нь арга зам нь хэнийг ч байсан бэ? Өө эн чинь хүн шүү дээ. Надтай л адилхан шүү дээ. Тэгээ бид нэр яван явсаар бүх зүйл эцэстээ ингээд бид нэр бүгдээрээ л ижилхэн энэ хорвоо ертөнцөөс яваад үхэн байхгүй болно. Тэр болтол тэр цаг хугацаа хүртэл амьдрал яг үнэндээ амар богинохон штэ. Тэр цаг хугацаагаа ингээд бүрэн дүүрэн ашиглаад ингээд энийг хайрлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэтэ яг ингэж ярих бол амар амархан л та. Тэг би болохоор яг ингээд аав ээж хоёрыгоо одоо амар тийж хүлээлт тавьж өөрийгөө ертөнцийн төв юм шиг бишээр ингэж байлгах гэж тэр хоёр хүнийг яг хүн шүү дээ гэж бодож хайрлаж сурахад айгүйх цаг хугацаа надаас шаардсан байхгүй юу. Тэгээ би ингээл гомдлол, уурлаал та хоёр өстө тийжсэн болохоор одоо би ингээд байна. Өстө нэрээ хүүхэд насны тараамаа өдргэл амар их тэгдэг байсан. Гэтэл тэгэл одоо жишээлбэл би өөрөө ч гэсэндээ ингээл хүүхэдтэй боллоо гэж бодоход тэр хүүхдийг би өөрийнхөө хамгийн сайн мэдих арга чаргаараа л хайрлан ээж нь байхыг хичээх байхгүй юу. Гэхдээ тэр хүүхдийн хувьд хамгийн сайн ээж байна гэдэг ари үүр ингээд зүйл байж болох байхгүй юу. Тэг ингээд бүх зүйл ингээд шал ондоо өөр байгаад байгаа байхгүй юу. Тэг ийм бүх зүйл өөр байдаг, бүх хүмүүсийг хүрч мэдэрж байгаа зүйлс өөр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт сэтгэлийн амар амгалан ирж эргэн тойронд байгаа бүх зүйлсээ хайрлаа. Би сая ингээд шумууланд амар хазуулсан байхгүй. Энэ тэр нөгөө өөрийгөө энэ хайрын тухай асуулт тэр шумууланд хазууснаас эхлээд үүссэн. Энэ ууланд гарч ирээд. Яасаа гэсэн чинь би ингээд нүүр хөвтчихсэн чинь миний нүүрэн дээр ингээд нэлээ олон хазаа, толгоон дээр хазаа, тэгээ энэ гарын шуумон дээр хазсан байхгүй юу. Тэгээ би гинт амар ингээд шумууланд хазуулаад мазуулаад гээл шумуулнуудад амар уурлаад энэ шумуулнууд ер нь хизээ өгтiin болоо гэж бодвол Google-ээ сайсан байхгүй. Тэгсэн чинь хамгийн урттаа л ингээл эрэгтэйчүүд нь болохоор эрэгтэй москитосын шумуулнууд ингээд 5-7 хоног хүртэл амьдардаг. Эмэгтэй нар нь болохоор 6 сар хүртэл ингээд амьдардаг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд хорвоо дэлхий дээр энэ шумуулнууд амьдарч байгаа энэ цөөхөн хэсэг хугацаанд намайг хацнуу байна уу? Тэг би ингээд тэр шумуулнуудад ингээд хацуулнуу байна уу? Хамаач авах болж байгаа байхгүй. Тэгээд л яг ийм бодол надад төрсөн юм. Одоо би жоохон дүүнерэл яг байгаа чигээр нь хайрлаж сурах хэрэгтэй байна.
Хүн гэхдээ яг ингэж зүгээр л байгаа чигээр нь оршиж байгаа чигээр нь тэг ямар ч хүлээлт тавихгүйгээр хайлна гэдэг амар хэцүү зүйл байгаа байхгүй юу? Хүний сэтгэлэл юм болохоор тэгэл ингэ сэтгэл хамгийн одоо юу гэдэг бид нар нөгөө нэг аав ээжигээ амар ойлгож эхлэх гэж байгаа яг энэ цаг үедээ яагаад тэр хоёр хүнийг зүгээр л ингээд ойлгоод хүлэн зөвшөөрөөд тэг ингээд хүлцээд тэг би өөрийгөө заавал амар илэрхийлэл амар ойлгуулад авах шаардлагагүй юм байна гэдгийг хизээ хамгийн ихээр ойлгосон бэ гэхлээр би зүгээр ингээд ямар ч шаардлагагүй юмн дээр аав ээж хоёртой гомдоодсон байхгүй юу? Бүр нэг хогийн хэрэггүй юм заяа. Тэгээ яг тийм зүйл дээр ингээд гомдоод надад үнэхээр амар хэцүү болоод ингээд би хүнд гомдохоор ингээд миний цээж рүү ингээд амар өвддөг байхгүй юу? Тэгээл ингээд цээж рүү амар өвдсөний дараагаас ингээд эрүү мэрүүгээр батг гарчдаг заяа. Амар төвхтэй. Тэгээ ходоодоо өвдөхөд идэг юм шиг юм би гомдоод тэгээ яг ингээд ходоод модоод руу амар хатгаж өвдөд идэхгүй би яаж захтай амар хүнд гомдохоор драматик гомддог төрлийн хүн. Тэгээ яг тэр зүйл маань тэр нөхцөл байдал маань тэр өвдөлт маань надад үнэхээр амар хэцүү байсан болохоор хамгийн нэгдүгээрт би тэр өвдөлтийг зүгээр мэдрэхээ болимоор санагдсан байхгүй юу. Яг тэн дээрээс яагаад энэ өвдөлтийг мэдрээд байгаа би зүгээр аав ээж хоёроо одоо амар хүн биш миний аав ээж гэж бодож хараад байгаа юм байна шүү гэдгээс миний аав ээж юм байж хүүхдээ ингэхгүй тэхгүй гэх юм амар боддог бодлоос эхлээд би ингээ гомдоод байд юм байна шүү гэл тийм бодлоос үүдэлтэй байсан. Тийм. Тэгээ хайр гэдэг өөрөө юм амар том маш өргөн цар хүрээтэй тий тэр хайр дотор чинь бүрчнөө юм орж байгаа юм. Тэгэнгүүт зүгээр хайрыг нарийн төвхтэй болгодог нэг зүйл нь ялцчихгүй юм. Хүмүүст маш их нөхцөл тавих. Толгой дотроо ургуулсан бодох. Тэр хүн нэг миний тэ одоо ээж аав хан дүүс амраг хайрт надаас хизээч явахгүй болохоор гэж боддог нэг тийм бодол модлоос болоод хайр амир төвхтэй болдог юм шиг байна. Энэ дэшээ өстэй амар гоё харагдчихлээ та нарт тавил. Би хөдөө яваад амар борлсон байгаа болохоор тэрийг явах хавцаа. Дэшээ амар гоёгаад би энийг хараад яриад байгаа шүү дээ. За тэгээд баяртай. Хайраа нарийн төвхтэй байлгалгүйгээр нэгэндээ нөхцөл тавилгүйгээр өөрийгөө зовоолгүйгээр нэгээ хайрлаарай гэж хүсье. Баяртай.